бэлэн байхаа 1 2-ын мөрөөгөө. За 1 2-ын 3. Бурхны хүслээр Есүс Христийн ич Паул болон дүү Тимотос Колосай буй ариун хүмүүс буюу Христэд итгэж ах トゥ нарт бидний эзэн Бурханаас нэгүсэл амар амгалан та нарт байх болтугай. Бидний эзэн Есүс Христийн эзэн Бурхан бид залбирхаа таны төлөө үргэлж талархдаг. Бид Христ Есүс итгэж болоод бүх ариун хүмүүсийн төлөө хайрын сонссны учир бөгөөд Тэнгэр та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьдан сайн мэдээний өмнөний үгээс сонссон. Сайн мэдээ та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийг өсөж үр жимс ургуулж байгаа агаад Бурхны нэгүслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дундаж адил байна. Үүнийг та нар өмнөөс маань үйлчилдэг Христийн итгэлд үйлчлэгч бидэнтэй хамт болсон хайр Эпафрас суралцсан. Тэр бас хайр доторх хайрын тухай бидэнд таниулсан. Тиймээс бид сонсон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолгүй залбирч хуйлахтаа та нарын бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголтоор түүний хүслийн мэдлэгээ бэлхаасай. Мөн та нар эзэн зохисоогоор явж бүх талаар түүнд таалагдасай. Альва сайн үсэд үр жимс гарган Бурхны мэдлэгээр өсөж түүний цог шавланд эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин баяр хөөртэйгээр бүхий л төсвөр төвчээр төрж гэрэл доторх ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон эцэг талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэр бидний харанхуйн ирмэглээс аваад хайр түүгийнхээ хаанчлагч шилжүүлсэн юм. Хүүгийнхэн дотор бидэнд нүглийн уучлал болох зорилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд бүх бүтээлийн түрүүнд гарсан нь мөн. Учир нь түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд эсвэл ноёрхлууд, удирдлагууд эсвэл эрх мэдүүлж бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсийн урд байна. Бүх юмс түүгээр оршин тогтнодог. Тэр бий болох чуулганы тэргүүн, тэр бол эхлээд үхэлсээс анх төрсөн нь мөн. Энэ нь тэр өөрөө бүх юмсийн тэргүүн болохын тулд болоо. Учир нь Бурхан түүн дотор төгс дүүрнэн оршдгийг болон түүний загмайн цусаар амар амгалан тогтоон түүгээр дамжуулан газар дээр эсвэл тэнгэр дэх бүх юмсыг өөртөөгөө илрүүлснийг таалдаг. Тэдгээр урьдан та нар ёрын үйлсийг үйлдэж хүндийсэн бөгөөд дайсансан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махбодынхоо үгээр илрүүлж өмнөө та нарыг ариун өөр сэргүй бөгөөд гэмзэмгүй болгосон. Та нар итгэл суйрлагдан бат зогсож сонсон сайн мэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болоо. Энэхүү сайн мэдээн Тэнгэрийн доорх бүх бүтээл тунхаглагдаж Паул би үүний үйлчлэгч болсон билээ. Одоо би та нарын төлөө зовлоо баяртай байна. Түүний бий болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би мах болтоо нүгтэг. Бурхны үгийг та нарын төлөө гүйцэтгүүлэхийн тулд Бурханаас надад сойрсон үүргийн дагуу би үйлчлэгч болсон юм. Тэрхүү нууц нь эрэм ба уюудээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүс бичлэгджээ. Бурхан харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм. Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүр сануулж, хүн бүр заан түүнийг тунхаглаж байна. Миний дотор хүчтэй нөлөөлөх түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж үүний төлөө тэмцдэг. Та нарын төлөө Давидыг байгаа болон зүс царай минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Түүнчлэн тэдний зүрхэн урамшиж хайранд холбогдсноор
Тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагийг мөн Бурхны нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдхийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хинч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайчин болон Христэд итгэлийн чин батайг хараад баярлан сүнсээрээ би та нартай хамт байна. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ түүн дотор алхахдаа заалгаснараа түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлтэй баталгаажин талархлаар бэлгэх тун. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш харин хорвоогийн язгуур юмс хүний уламжлалын дагуу хүн ухаан болон хоосон мэхлээр олзлохгүй хэмээн сэрэмжлэх тун. Учир нь түүн дотор Бурхны төс зүрнэн бүхлээрээ битээр оршдог. Бүх өдөртөө ба итгэлийн тэргүүн түүн дотор та нар төс болгогдсон. Христийн хоцлоор мах бодийн биеийг тайлж түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хоцлыг хийлгэсэн. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгдсан. Түүнийг хүслээр амьдуулсан Бурхны хүчинд итгэснээр баптизм дотор та нар бас түүнтэй хамт амьдуулагдав. Та нар Христэс ба Бурхны хоцлоосоо өгсөн байхад тэр бидний дэрслэл бүхнийг уучилж та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан өрийн насыг арилгав. Тэр үүний загалмайд хадаж замаасаа зайлуулжээ. Захирагчид Паул эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэр тэдний загалмайдаар яаж тэднийг нийтэд үзүүлэн болгов. Тийм та нар хоол сунд эсвэл баяр, шин сар, амралтын өдрүүдээс болж хинээж бүү шүү. Эдгээр нь иш буй юмсын сүүдрэн юм. Харин би нь Христийн юм. Дуурамч даруй байдал таашаал авдаг тэнгэрч нар сүсэгтэй үсэн үзэгтэй баримтлан Махамбодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дүгийлэгдэг хинч шагналчин бүү булааг. Бүхэл биеийг үе мөч болон шүрмсөөр хамтдан холбон хангаж Бурхны өсөлтөөр өсөгдөг тэрүүнээс зурдаггүй аж. Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үснэн бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоол захируулж байрчиж амсаж хүрчиж болохгүй гэх хэрэгснээр мөхөх тавилантай тэр бүхэн хүний сургаал ба тушаалуудын дагуу байхээр байгаа юм бэ. Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруй байдал мөн бие зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэж үүнд мах бодийн хүслийн эсрэг